Боловсрол сувг телевизийн 10 жилийн ойд зориулав. Үндэсний оператор G-Mobile компани үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Гиро 24/7. Монголын дараагийн шилдэг загвар өмсөгч болох хүслээр жигүүрлсэн 200 гаруй оролцогч нэгэн гараанаас эхэлсэн шоу нэвтрүүлгийн ялагч тодрох мөч ойртсоор байна. Шат шатны ширүүхэн өрсөлдөөнөөс шигшигтэн үлдсэн шилдэг оролцогч Батсэнгэлийн Цэрэн долгор, Юнданбатын Балжидмаа, Төвшин жаргалын Номын Эрдэнэ нарын хэнэн тэрхүү эрхэм шагналын эзэн болох бол онцгой дүр төрх өөрөөр ертөнцийн тэднийг Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэг хэрхэн өөрчилсэнийг шоуны эхний шатнаас финалд өрсөлдөх хүртэлх сэтгэл догдуулсан онцгой мөчүүдээр эргэн санацгаая. Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн шилдэг 3 оролцогч. Дэлхийн мянган үзэгчтэй Next Top Model шоу нэвтрүүлэг Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаага зохион байгуулагдаж байна. Та бүхэн биднэ үү? Балжидмаа бол өмнө зураг авах байсан туршлагатай байгаа тийм. Камернаас хитрхи эргээд чиний нүдний нөгөө нүүрний профайл гэж байх хэрэгтэй тэр байхгүй. Наадлын хөл зориггүй байна. Энэ яаж байгаа юм те? Жохон ташгүй. Хүлээтэл дээр жоон шүмжсэн. Нэг хөлөө яг нөгөө өргөцсөн байсан чинь ямар ч тийм зориггүй харагдаад байна гэд тэгээдсэн. Тийм тэрнээс яг хөө тэгээд шүмжийн хүлээж аваад зураг гайг авахсан гэж бодож байна. Ер нь аюу сандарсан. Ойр зураг авалтанд ороогүй болохоор амар төсөөрсөн. Яг яаж поз авах мэдгүй. Царай нь ер нь аюу төв байна. Тэгэхээр ер нь яг энэ хувцсандаа энэ сценеридээ жоохон тааруулж өгч болох уу? Тэ? Маш гоё болж байна. За болсон. Ер нь бол авж байгаа поз шин болж байгаа юм. Камер руугаа жоохон хандаагүй, жоохон өөр тийшээ ингээд хандсан тий. Би амар олон камер байсан болохоор зурагчнаа олоогүй тэгээд буруу камер руу хараад буруу зураг авахсан биш магадгүй. Гэтэ цөөхөн байсан болохоор амар харамсалтай л байна. Саяны зургууд яг миний сэтгэлд хүрээгүй ч гэсэн яг энэ дундаас ок гэж бодсон зураг гарчих байхаа сайн зураг байгаах гэж бодож байна. Өөртөө гайг итгэлтэй. Загварын шоу гэдэг утгаараа биш, тэмцээн гэдэг утгаараа бас сандрал мэдээж хувьд байлгаа хав. Цэрэн долгор. Шилдэг 14-т дуудагдсан хамгийн ихний модель боллоо. Амжилт хүсье. Балжидмаа. Зураг авалтан дээр чи маш сайн байсан. Гэхдээ өнөөдөр загварын алхаан дээр жоохон ирч хүчтэй харагдаж чадсангүй. Тэгэхээр дараагийнхаа уралдаанд амжилттай оролцоорой. Номын Эрдэнэ. Номын Эрдэнэд өөртөө итгэлтэй байх сан чанар жоохон дутагдаж байна. Чамд ийм сайхан царай бий байна. Модель хүн болоход чамд бүх бололцоо боломж байна. Гагцхүү өөрийгөө даашлах хэрэгтэй.
штэ тавтаа морил октоудаа. Хоёр оргүй. Тэг би үнэхээр хоёр ор байхгүй нэг юм төсөөлөөгүй. Манай хүмүүс маань оргоо үлдсэн. Одоо эхний дугаар учраас ямар ч лсэн гэр бүл хэмдэж амар тогтлол үзэн тий. Би болохоор өөрөө энд нэг амар эмзэглэхгүй байгаа зүгээр. Тийм болохоор гэрийнхэн бас бити дэгээсэй гэж. Тэгээд бүгдэнд маш баярлалаа хайртай шүү. Яа. This is a story to people on a balcony. Ингээд өнөөдрийн даалгавар дэлхийд нэртэй мэрэгжлийн дизайнер, алдартай нүүр будагч үсчидтэй хамтран Япон үндэсний хэв шинжийг илэрхийлсэн зураг авалтанд орох юм. Тэдний өмсөх хувцас Yao брэнд. Тэгээд над дигүүрээ бүр авчидөө хоёр юмтай яриад. Яг ихтэй нэгийгээ барьхгүй чи ингээд өөрчлөл. Тэрний болохоор харцаа хитрхи хажуу жишээ болгосон. Тэр нь бол жоохон шүүмжлэлтэй. Тэрнээс бол цэрэн долгороос яг миний хувьд энэ хоёр хоорондоо бас яг нэг хэн хонооны зөрүүтэй. Тэр бас өвчлөлтэй юм тий. Надад ч гэсэн Тэр харцсан тий. энэ чинь утгатай, учиртай юу ярьж байгаа. Энэ бол цогц зоохгүй. Супер. Энэ бол жинхэнэ Japanese. Миний дуудах эхний нэр буюу энэ 7 хоногийн шилдэг зураг оролцогчоор цэрэн долгор. Баяр хүргэе цэрэн долгороо шилдэг оролцогч боллоо энэ 7 хоногийн. Загварын ертөнц амар хурдтай ертөнц. Дизайнер болгоо адилхан дүр төрх бүтээдгүү. Тийм болохоор модельгон өөрчлөлтөнд дандаа бэлэн байх хэрэгтэй болохоор та эдийн дүр төрхөнд чинь тааруулаад өсний чинь стилийг өөрчилнө. Өнөөдөр Хадалабо гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний зураг авалтанд та нар орж тэр Хадалабо гэдэг бүтээгдэхүүнийг сурталчлах юм байна. Тэгэхээр энийг бол beauty shoot гэж хэлдэг тийм ээ. Манай шоу намайг маш их бүтээлч мэдрэмж төрүүлж байгаа. Шүүгчид дүнгээ гаргаад дууссан байна. Миний дуудах эхний нэр
Ерөнхий ивент төгөгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгөгч Японы гайхамшигт чигшүүлэгч Hada Labo Roto брэнд. Ивент төгөгч Make You Feel Beautiful Bishruth Beauty. 2017 оны хавар зүүнний загварууд 3 дугаар сарын 8-наас худалдаанд гарна. 100 зүүнийг илээх гал голомтыг тань бадраа. Хэмэр хотхон. Ивент төгөгч Монголын хамгийн том вебсайт Үнгүүцэг маань. Дата хурд хэрэглээний хязгааргүй боллоо. G-Mobile. Бага насны хүүхдэд утас төхөөрөмж сөрөг нөлөөтэй. Хүүхэд бүр том болохыг хүсдэг. Хүсэлхүүн та нарыгаа өндөр болгодог, дархлааг нь дэмждэг Синобикийг хэрхэн хэрэглэх зааврыг танилцуулж байна. 200 мг буюу 1 аяг хүүхдийн сүн дээр 2 халбах Синобик хийгээд л сайтар хутгаад амттай Синобик бэлэн боллоо. Синобик хүүхдийн өсөлтийг дэмжих нэмэлт тэжээл. Энэ диван, телевиз, ноутбук, Үнгүүцгийн мен дээр бүгд шожгонтол зарагдана. Шожгонтол шүү. 3 өдрийн дотор ганаа бүгдийг Үнгүүцгийн мен дээр зарлаа. Тааж бас юм зараад мөнгөтэй болж чадна. Үнгүүцгийн мен Монголын хамгийн том зарын үнгүү вебсайт. Хүйтэн агаараа таны арсыг хүрээшүүлж цочроож байна уу? Тэгвэл танд өөрөө эмзэг арсан зориулагдсан Nivea буусны ханттай тосыг санал болгож байна. Миний арс эрүүл өнгөлөг болбраа чиглэг болж байна. Тэр минь түүнийг анзаарч байгаа. Өөрөө эмзэг арсан зориулсан тосыг Nivea арс арчилгааны мэргэжилтнүүд зөвлөж байна. PVC sits on its own. PVC sits on its own. PVC sits on its own. PVC just is smooth. PVC sits on its own. That's true. Look at it. Shiseido Everbloom, the new fragrance. Дараагийн бүтэмжлэгээ багцаа хүснээрээ сонгох боломжтой боллоо. G-Mobile. Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа бүү ашиглаарай. Ерөнхий ивент төгөгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгөгч Nivea өдөр бүр тантай хамт. Бусдаас дэгжин харагд Номон фэшн. Ивент төгөгч Nivea өдөр бүр тантай хамт. 2017 оны хавар зүүнний загварууд 3 дугаар сарын 8-наас худалдаанд гарна. Хамтран ажиллагч Lomo. Намын Эрдэнэ. Баяр үргийн Намын Эрдэнэ. Энэ гэртээрээ амжилттай болцгоо. Баяр үргээ. Үүсийн дараа гэртээ ороход яг
Ингээд гэлэг орсон чи миний зургийг дэлгэцэндээ гарсан байсан. Би бүр хараад амар баярлалаа. Өнөөдөр бол та нарт мейкапгүй, зурагчин байхгүй, яг л мэдрэмжээрээ, яг л өөрсдийнхөө нэг өнгө аясыг бүтээн гэдэг шиг те. Бүх юм мэдрэмжээрээ. За, хосуудаас авцгаа. Хамгийн түрүүнд очиод шүүрж аваад тэгэл би баг хамгийн түрүүнд ганцаараа хуцаа сонгосон байсан. Тодорсон ялагч маань болохоор өдрийн хоолоо тусгаалan бэлдсэн ширээ надтай хамт хоол идэхэр байгаа. Энэ сорилын маань ялагчаар Балжидмаа. Аль хичээсэн л цаашаа үлдэж явах гэж би бодчих. Тэгээд эн чинь бас моделийн тэнцээ яг хин бэ гэдэг нь угаасаа ингээл харагдаал явна. Сайн байцгаана хүүхдүүд аа. Өнөөдрийн зураг авалт бол маш чухал зураг авалт байгаа. Бид нар өнөөдөр Монголын үндэсний хавцыг өмснө. Позо давтагдуулахгүй тул ханцуугаа хазах нь ямар ч лсэн ягаад ч давтагдахгүй байх гэж бодсон учраас. Яг биднэрт нэг юм өөрчлөлт хэрэгтэйсэн юм шиг надад сая бодогдсон. Бүр яг л нэг юм сэтгүүлийн зураг авалт чиг бүр нэг тийм өвөрмөц. Яг гоё зураг авалт болж өнгөрлөө гэж бодож байна. Ингээд шилдэг зургаар Балжидмаа. Баяр хүргэе Балжидмаа. Чи Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн хамгийн шилдэг оролцогч боллоо энэ 7 хоног. Алмаз эрднийг өнгөлөг тусан гялалцдаг. Муугцсан хоор эрдэнсийг зөвхөн мэржлэнүүд л илрүүлдэг. Кастинг болох чи. Кастинг болох чи. Та нарыг нэг сайхан газар аваачихаар жинхэнэ оддын хүлэг хүлээж байна. Ёо, гоё. өдөр хамраа тасалсан гэсэн хож юу байгаа. Та энэ талаар өөрөө тайлбарлая. Тэгж ирж байна. Дүр хэсэг ч юм эсвэл нэг айгуу тийм үгээ цэмэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол яг байгаагүй. Би ер нь өөртөө айгуу сэтгэл хангалуун байдаг. Тэрнээс надад яг ороод тийм шаардлага байхгүй гэж байна. Үгээрээ бол тийм байхгүй гэж юм л та тий. Өөрийгөө хянаж байгаа илэрхийлж байгаа байдлаасаа болоод шинэ гоо сайхны мэсгэл хийлэгдсэн байна да энэ гэж ойлгохдохоор. Шоугод ер нь цэвэр өрсөлдөөн гэж үздэг. Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч юм байна. Хүчтэй өрсөлдөж бүгдээрээ гэхдээ ялч өөрчлөлтийн дараа бат оюуныг гэж бодож байна. Хамгийн түрүүнд Балчка гэж хэлэх нь надад амар эвгүй санагдсан. Хоёр ингээд нэг юм уул найзууд байтал те араар нэг ингэдэг юм шиг. Тийм болохоор хамгийн түрүүнд сандарсандаа бол хамгийн түрүүнд орж ирсэн хүмүүс ерөөсө бат оюун. Цэрэн долгорын хувьд бол өөрийнхөө хэлж ярих юм өөрчлөлт бодож боловсруулсан ч юм. Өөртөө аль хэзээний хариултууд олцсон тийм шинжийн.
карьерийн төлөө өөрийн гэр бүл болон хайр сэтгэлээ золиосч чадах уу? За. Чадна. Номын эрдэнэ хувьд бол энэ хариу үйлдэл их удаан юм байна. Тэгээд бас оновчтой биш. Альцтай би гоё ярьцгаа. Могоо яг ингээд мөрөн дээгүүр ингээд тавьсан чинь ингээд толгойн гүгэл яг сонхроо орж ирсэн. Тэгээ бүр амар нэг бодлын гэж хүрээд байгаа юм шиг бүр амар. Гурван амтнаа хараад бол тэгээ шоконд орсон. Илэн зол нэлээд амар харагдсан. Могоо хоёр бол гайгүй. Шавжнаас нэг айдгүй ерөөсөн. Тэгээд тийм болохоор нэг амар тийм айдс байсангүй. Зөвхөн дандаа сайн байдаг. Эхний дугаараас авахлаад одоо болтол маш сайн ажиллаж байгаа. Мундаг, айгүй гоё зураг байна. Ганцхан жижигхэн дутагдал тэр нэг шивээс гарсан байна. Балжид маа. Жохон мэддэг дүр төрх чинь одоо бол харагдах гад байна. Тэрнээс л бол одоо яг энэ даалгаврын хувьд бол сайн байна, гайхалтай байна. Оролцогч Номын Эрдэнэ. Сайн байна. Чи даалгавраа онц сайн биелүүлсэн. Маш сайн хөгжсөн зураг. 8 дугаар шатанд тэнцсэн дараагийн оролцогч Балжид маа. Зэрэн 7 дугаар. Номын Эрдэнэ. Өнөөдөр Sisley брендийн сурчлагын зураг авалт явагдана. Тэр зураг авалтанд бол мэргэжлийн модель бэлтгэгдсэн байгаа. Тэр модельтэй хосолж зураг авах. За өдрийн мэндчгүй. Сайн байна уу? Чиний хамтран ажиллах загвар өмсгч чинь дуудыг. Үгүй уйлцсан шууд. Хажууд нь очил зогсгосон чинь нөгөө чинь намаа хараалаа гэж уйлаад хөргий. Би дагж уйлаад. Нөгөө бодсон байхгүй. Би яг мэдсэн мадаа чи. Энэ дэлхийд чиний нөгөө хамгийн шүтэж биширдэг хүн гэдэг чи. Тэгээ налмаш өгчээсэн үнэхээр үнэ. Одоо би өхөн өгтлээ ганц л хүнийг үнэхээр их шүтэн тэр хүн маань үнэхээр миний ээж. Аны чи баг модель авс тий. Баг модель байна. Эгчтэй хоёр шиг лээ. Өдрийн мэнд болчихъя. Өдрийн мэнд. Намаа бадлал ороод ирлээ дээ. Би тэгтээ бас ээжигээ гайхаж байна. Бүр яг ингээд зэрэг гаргаад хүрээд ирсэнд нь манай жил бүр ингээд үгээр хэлхий аргагүй чимгээ хүн байхгүй. Тэгээд яг ингээд хүрээд ирсэн. Тэгээд нэлээд сандарч байгаа шиг байсан. Сайн уу нэмка. Юу хүн болгонд өөр хүн хаад байгаа юм. Тийш үү.
Үнэхээр ээжийг амар сансан байсан. За ингээд том охиныгоо юу сурсныг багс ах хэсгээс нь үзэх болч тээ ээжигээ удирдаад. Одоо яг тийм шиг тоглоно. Бид нэр ямарсан оройг нэг гоё би бинтэйгээ гоё фан өнгөрүүлэе гэж шийдээд тэгээд тоглоом тоглохоор шийдсэн. Тэгээд тэр нь болохоор яалтчгүй амар олон хүмүүсийг байлдан дагуулсан яг түн шиг гээ шоу бөөнөрөө ингээд гоё дуурайгаад хийгээд заавал хүнийг бүр нэг дүр байх албагүй. Бөөнөрөө нийлж агаад 3 номер ч юм уу 2 номер ч юм уу гаргачих болно. Тэнгүүтээ хүний бүр ихч амар удаг штэ. Тэгээд хэнийг ч дуурайж болно. Тэгээд дуурайхтаа хэдүүлээ заавал зөвхөн дуугийн дуулж муулаад бүжиглэх биш гоё бүтээлчээр тийм. Тэгвэл гоё. Ер нь байгаа ямаараа тийм. Гоогээд хийчих. Гол нь ингээд амар гоё хоорондоо гоё фан байхаа л. Окей. Тэгж тоглоцгоё. Миний хамгийн түрүүлж дуудах нэгний дуудах хүн бол энэ 7 хоногийн ялагч болсон байгаа. 40 бузаар 20,000 төгрөгийн үйлчлүүлэх эрхийн эзэн. Ахой. Хотод манай амар гоё бүтээлчээр тэгээд хоорондоо тоглоод тэгээд ямар ч лээсэн инээд цангинсан орой олж өнгөрсөн шүү дээ. Ерөнхий ивент төгөгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгөгч Японы гайхамшигт чигшүүлэгч Hada Labo Roto брэнд. Ивент төгөгч Make You Feel Beautiful Bishruth Beauty. 2017 оны хавар зүүнний загварууд 3 дугаар сарын 8-наас худалдаанд гарна. 100 зүүнийг илээх гал голомтыг тань бадраа. Хэмэр хотхон. Ивент төгөгч Монголын хамгийн том вебсайт Үнгүй цэгийн маань. Радио бүтэмжлэгээ дата хурд хэрэглээний хязгааргүй боллоо. G-Mobile баг насны хүүхдэд утас төхөөрөмж сөрөг нөлөөтэй. Хүүхэд бүр том болохыг хүсдэг. Хүсэлхүүн та нарыгаа өндөр болгодог, дархлааг нь дэмждэг Синобикийг хэрхэн хэрэглэх зааврыг танилцуулж байна. 200 мг буюу 1 аяг хүүтэн сүн дээр 2 халбах Синобик хийгээд л сайтар хутгаад амттай Синобик бэлэн боллоо. Синобик хүүхдийн өсөлтийг дэмжих нэмэлт тэжээл. Энэ диван, телевиз, ноутбук, үнгүү цэгийн мэн дээр бүгд шожгонтол зарагдана. Шожгонтол шүү. 3 өдрийн дотор ганаа бүгдийг үнгүү цэгийн мэн дээр зарлаа. Тааж бас юмаа зараад мөнгөтэй болж чадна. Үнгүү цэгийн мэн Монголын хамгийн том зарын үнгүү вебсайт. Хүйтэн агаараа таны арсыг хүрээшүүлж цочроож байна уу? Тэгвэл танд өөрөө эмзэг арсан зориулагдсан Nivea буусны ханттай тусыг санал болгож байна. Миний арс эрүүл өнгөлөг болбраа чиглэг болж байна. Тэр минь түүнийг анзаарч байгаа.
хуурай эмзэг арсан зориулсан тосыг Nivea арьс арчилгааны мэргэжилтнүүд зөвлөж байна. PVC sits on its own. PVC sits on its own. PVC sits on its own. PVC just sits on. PVC sits on its own. That's true. PVC sits on its own. PVC sits on its own. Shiseido Everbloom, the new fragrance. Дараагийн бүтэмжлэгээ багцаа хүснээрээ сонгох боломжтой боллоо. G-Mobile замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа бүү ашиглаарай. Ерөнхий ивент төгөгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгөгч Nivea өдөр бүр тантай хамт. Бусдаас дэгжин харагд номон фэшн. Ивент төгөгч Nivea өдөр бүр тантай хамт. 2010 оны хавар зүүнний загварууд 3 дугаар сарын 8-наас худалдаанд гарна. Хамтран ажиллагч Lomo. Аялал тиймч амар байсангүй. Нэвтрүүлгийн шат ахих тусам тэдний тэсвэр тэмцээр ур чадварыг сорьсон хүндхэн зураг авалтууд хүлээж байлаа. За өнөөдрийн даалгавар циркийн хэрэгслүүдтэй бага зэргийн өндөрт зураг авалт явагдана. Шатан дээр хамгийн гол нь дээшээ гарна гэхээр суух газар ч юм уу эсвэл ямар нэгэн барьцтай тэгээ тогтоогоод яг биенийхээ галбарыг харуулсан яг тиймэрхүү босоход маш хүндрэлтэй юм байлээ. Загвар өмсгч хүн бол ажил байдлаа дасаад дээд зэрэгээр ажиллаад хамгийн сайн үр дүн гаргаж явах ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо чиний өмнөх оролцож ирсэн зургуудаас хамгийн муу зураг байна. Миний айдсан байгаа хинт ч хамаагүй штэ үнэндээ тий. Энэ чиний хамгийн сайн найз, би цагирган дээр байхдаа хамгийн хаппи байдаг охин гэдгийг өөртөө баймаа хэлжсэн учраас дэвшлүүлэх тусам илүү тэр мессежийг илүү мэдэрчээсэн ч юм уу тий. Зарим хүмүүс ингэл хөөхөн гарсан л байл гоё зураг, сайн зураг гэж үздэг. No. Энэ бол сайн хувирал гэж би хувьдаа бодож байна. Цэрэн долгороос гарч болох зүйлийг хүлээж байгаа хүлээлтэнд хитгэн хууль ортгоор санагдчих уучлаарай. Би өмнө нь ерөөсөө хизээж тэгж юм сууж байгаагүй. Тэгээд яг энэ зураг авалтан дээр бол өөрөөсөө гарах бүх зүйлээ ямар ч байсан хамгийн 100% нь тотал гаргаж чадсан гэж хэлмээр байна. Энэ дугаарын шилдэг оролцогч Нами Эрдэнэ. Баяртай Нами Эрдэнэ. Би энэ яг юу болоод өнгөрсөн ерөөсөө мэдээгүй. Юунээр бэлэн болоогүй байна. Гэхдээ биднээс илүү хийж чадна. Маш хүнд цохилт одоо маш хүнд байдал сая үүслээ. Тэгээд маш их сэтгэл хөдлөлтөд автсан бүр яг юм байхдаа угаасаа энэс илүү зүйлээ гаргана гэж хүчнтэй хэлсэн байгаа. Mongolis Next Top Model нэвтрүүлгийн 10 дугаар дугаарт оролцох эрхтэй болж бодлоо. Амжилт хүсье.
өөрөө үлдээд тэр хүнийг явуулахад бас өөрийн буруу ч юм шиг ийм зүйл бол ялцчихгүй хүний сэтгэлд бол ордог юм байна. Адал явдлаар дүүрэн тэдний аялал чиглэлээ өөрчлөн анх удаа Монгол орны байгалийн үзэсгэлэн болсон хөдөө нутгийг зорилоо. Анхаараараа эрхэм хүндэт зорчигчдоо манай онгоц Мөрөн хотын нийт сонгосны буудалд газарчдад бэлэн боллоо. Орон нутгийн цагаар 8 цаг 45 минут болж байна. Яг одоо Хөсгөл аймгийн Мөрөн хотод 30 хэмээн хүйтэн байна. Бидэнтэй хамт аялсан та бүхэнд баярлалаа. Зөвхөн Монголд л харж болох хөвсгөлийн тайга мөсөн далайд хийсэн зураг авалтууд эдрээс тажигнсан хамгийн хүүтэн үеэр таарсан ч шинэ мэдрэмж дурсамжаар дүүрэн байлаа. За танаас норогийн захиа авчирлаа. Чи бол хөвчөн үзэсгэлэн хөөх тайгын чимэг. Юу гэсэн юм бол? Одоо өмнө бид нар чинь яг нэг адилхан мейкаптай ч юм уу яг адилхан ерөөдөө дүр төрхөнд хувираад авахулдаг байсан. Тэгээд нэг нэгнээсээ бас санаа авна. Энэ удаагийн зураг авалтан дээр яг л хүн яг л өөрийгөө л гарах ийм зураг авалтууд болж байгаа гэж бодож байна. Хувцсныхаа онцлогийг харуулад тэгээд орчинтойгоо маш одоо уусаад ер нь тийм харцаараа л бүхнийг илэрхийлсэн. Тийм энгийн л ер нь зураг авалт авсан. Эцгүүхээр газрыг яаж дүүргэж авч ийн гэдэг энэ поз хувцаа бас гоё гаргаж чадсан байна. Баярлалаа. Тэгэхээр нүүрний тавилт те харц маш сайн зураг болж чадсан байна гэж үзэж байна. Тэгэхээр баяр хүргэе. Маш баярлалаа. Би тэгээ ганцаараа яг юм урттай, цавхтай модон дунд ахуулсан байгаа. Тэгээд ер нь бол яг өөрийгөө зураг авахулж захтаа яг ийм цаатан тэгээд аюу хүчтэй ерөнхий тийм ширүүн байдлыг харцаараа илэрхийлэхийг хүссэн. Нэлээд хүчрэхэг тийм шулам юм болов уу гэж харахаар л гарсан юм шүү дээ энэ зурган дээр. Тэгэхээр би энэ даалгавраа амжилттай биелүүлсэн юм байна да гэж ойлгож байна. Зонкот хоёр бол чамтай бол хамтарч ажиллах тийм сонирхолтой байгаа. Энэ дээр болохоор жинүүдээ харуулахыг хичээсэн юм байна те. Гэхдээ тухны хэмжээ бас арай их нүүд гэж би бас хараад байна л да. Баярлалаа. Нуурын гол цөм дээр бас мөсөн дээр зураг авсан байгаа. За тэгээ үзье. Тэгвэл хажуутын шиг ий шиг өвсөрсөн дээ. Яалтчгүй айгүй хэцүү юм байлээ. Айгүй даарад. Доошаар. Нэг тэнд мөс цурах чимээ ер нь бол бас юу аюултай санагддаг юм лээ. Одоо шууны дүрд хувираад ингэж гаргаж байгаа энэ их зоригч нь те энэ ирмэлзэл чинь магтаал гэдгээс өөр юм хүртэх ёсгүй болов гэж бодож байна да. Цаатан хүмүүсийн амьдрал тэгээд ер нь хөвсгөл яг энэ зүйл бол надаас маш хол хөндий л доо. Тэгээд яг өнөөдөр нүдэрээ яг энэ бүх зүйлийг хараад ингээд хамт байхад бол аз жаргал юм мэдэгдэж байна. Яг нэг юм айгүй гоё тайван амьдрал, яг тайван орчин. Тэгээд яг бүх хүмүүс нь яг байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун. Үнэхээр нэг гоё амьдрал. Эндээс бүр ямар гэсэн нэгдэж байна. Шилдэг оролцогчоор Балжидмаа. Баярыг Балжидмаа. Дөрөвчийн дугаарт хамгийн сул оролцсон хоёр оролцогчийн нэг болсон. Тэгээ дараагийн удаа хичээнэ гэж чи хөвгчдөд үзэгчтэй амласан. Энэ амлалтанда хүрч чадлаа. Сайн байсан. Баярыг. Харин одоо оролцогч Намын Эрдэнэ Цэрэн Долгор хоёрыг ойртож ирэхийг урьж байна. Ер нь бол манай нэвтрүүлэгт хоёр хүн зогсдог нь хамгийн сүүлийн харамсалтай хасагдах мөч байдаг. Гэхдээ энэ удаад эсэргээрээ хоёлоо ижилхэн оноо авсан. Ингээд хоёлоо 2 дугаар хайранд орж байгаа. Өөрсдөө бахархах хэрэгтэй.
яг тэнцүү оноогоор шүүгчдийн оноогоор үнэхээр дизайнерын уралсан өчнөн цаг урлж уур ухаанаа шингээж хийсэн хувцсыг яаж амьлуулах ёстой юм бэ? Яаж гаргах ёстой юм бэ гэдгийг харуулж чадсан хоёроор би бахархаж байна. Тэгээд амжилт хүсье. 11 дахь дугаарын зураг авалт Эрдэнэт Хирс болон Эрдэнэт Кашмирын сурталчилгааны зураг авалт хийгдэх болно. Тэгээ онцлог нь гэх юм бол та зөвхөн шайлтай. Тэгээд би одоо ганцаараа малгай өмсөх юм лээ. Тэр илүү нэг тийм одоо өөр одоо өнцгөөс бас нэг харуулах бас боломж нэгдээд байгаа юм байна гэж бодож байгаа. Тэгээд айгүй тийм кул одоо байдлыг л ер нь гаргаж байгаа. Ямар ч тийм сэтгэл хүрсэн зураг гарч чадаагүй гэж бодож байна. Өнөөдрийн үндсэн зураг авалт маш их таалагдсан. Яа тэгэхээр надаас гарч байгаагүй классик төр төрхийг надаас хүссэн зураг авалт байсан гэж ойлгож байгаа. Манай нэвтрүүлгийн хүчтэй 2 фото модель гэж би хувьдаа үздэг. Харамсалтай нь нэг нь гэртээ арах хэрэгтэй. Ингээд шүүгчдийнхаа оноог харцгаая. 96 муу ахуулцснаа мэдчихсэн. Тэгээд сүүлийн 2 юм уу 3 үлдэхээ бас мэдчихсэн болохоор их тийм амар юу гэдгийг цохилт тусан юм бол байхгүй. Гэхдээ мэдээж хэцүү. Цаашдаа би одоо яг өмнөх шигээ хичээгээд явлаа гэхэд ямар үр дүн үзэх бол гэдэг л. Миний хувьд яг шоу гэлтээсэн байгаа. Тэгээд сэтгэл бол маш хөндөр байна. Юусээ ингэж алхаагүй бүр амар гоё тийм ирч хүчтэй тэгээ уран зориг авлаа. Өнөөдрийн ялагч бол Цэрэн даалгавар байлаа. 10 оноо авсан. Энэ тэмцээнд орж ирээд 12 дахь дугаар дээр анх удаага солин ялагч боллоо. Яг энийг л хүсэж исэн юм шиг, баг ялцсан юм шиг ч юм уу. Би жаргалтай байгаагийнхаа төлөө шагнал авч байгаа юм бол би энийг тултлан хийх хэрэгтэй байна гэж тийм л юм бодож байна. Өчигдрийн сарлын ирчүүч ер нь бол байна. Тийм болохоор яг тэрнгээрээ гоё хандахыг хичээн үзүүлээд өгнө. Жохон тийм зайлж. Аха. Цирку өөрөө санаачлагтай сайн ажилласан гэж бодож байна. Нэг тийм хэмсэгдүүд үгийг ер нь гаргасан байгаа. Намын Эрдэнгийн хувьд бол мундаг байсан. 100% гэж хэлнэ. Миний яг авах хүсэжсэн пост байсан л да. Яг тэрэн дээр ингээд бүр яг флашны маань яг бүх хэсгүүд ингээд яг таарч исэн. Тийм л үнээр баяртай. Яг хүл гаргаад яг нуруу гаргацсан юм болохоор яг л миний яг хүсэжсэн бүх зүйлийг ингээд цаанаасаа бүрдсэн байсан. Дүн гаргах хэрэгтэй учраас энэ олон зургуудыг илүү сайн араа дутуул гэж мэлэх гээд байна л да. Хөгжиж байгаа явцыг нь хараад үзэхдээ яалтж байхгүй л одоо цугаараа л хөгжиж чинь тэр бол үнэн. Тодроод гялцаад байгаа нь бол ялтж байхгүй намын эрдэнэ. Энэ дугаар дээр ч мөн тийм байла. Намын эрдэнэ. Баяр үргийн намын эрдэнэ. Чи Монголын дараагийн топ модель болох аяллаа өргөжлөх хэрэгтэй боллоо. Амжилт хүсье. Hi girls. Намайг Фадли Раман гэдэг. Би Сингапуроос ирсэн. Өнөөдөр та бүхний гэрэл зурагчнаар ажиллах болно. Би загварын гэрэл зурагчнаар сүүлийн 9 жил ажилласан. Та бүхэн өнөөдөр Freyville-ийн алчуур үнэт хэдлэл болон Wolford брендийн гоёмсог шилэн оймс өмсөн зураг авах болно. Зурагчны маань ерөнхийдөө санаа бол ямар нэг илүү дутуу одоо мейкап болон биднэрт бол илүү тийм зүйл бол хэрэггүй яг натуралаараа гэж хэлсэн. Зэрэг камер лук. Баян орчуулагч хэрэглээд хараа өөрөө нөгөө ингээд сандраад яах юм бэ? Нөгөө англи хэлээр жоохон ярьдаг болохоор
ингээ ойлголцоо давхуулахад бол илүү амар байсан. Зураг авалтын талбайд олон төрлийн поз авч байсан. Чи өөрийгөө үнэхээр сайн мэддэг. Өөрийнхөө бий болоод царайныхаа өнцгөө сайн мэдэрч ажилласан чинь намайг үнэхээр гайхшруулсан. Баярлалаа, балжууд маа. Баярлаа. Өнөөдөр хэрвээ тэркоо сурталчлах байгаа бол бид нэр илүү тэркоогоо харуулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэр талаар нь илүү ажилласан. Ирүүгээ дээш нь. Жаахан доош хар. Хажуу тийшээ. Би лав цэрэн долгорыг зар сурчлагын ажилд авахгүй байсан. Ягаад гэвэл тэр хэтэрхий ширүүн төрхтэй. Өөрийнхөө царай төрхийг өдөрдөж сурах хэрэгтэй гэж бодож байна. Дотроо бодсонсэн постууд арай секси байсан юм байна гэж бодоод тэгээд шууд тэр дараа бодсон постуудаа бүгдийг өөрчлөөл тэгээд тэр дараа шууд нэг ямар нэг поз авцсан. Гэхдээ үрээр санаа зовж байна. Маргааш бид нэр загнуусах. Сүүлийн ганц 2 зураг авалтан дээр чиний тэр өөр ирч хүч жоохон дуусч ээж магадгүй байна. Чи ядарж ээж магадгүй байна. Чи бүх мундаг, бүх гоё юмнуудаа гаргаад тавьсан байж магадгүй байна. Тэгээд өшөө сэтгэе, өшөө гоё гаргая гэхлээр ингээд хүн чинь дуусчхаараа нэг хэсэг ингээд зогсон байдалд ордог штэ. Тэрийгээ сэргээ. Тэгэх юм бол тэгэл буцаад засарчин гэж би угаасаа зөвлөхөр байна шүү. За, баярлаа. Өмсөн бодийн дээр минь тэркоо маань нэлээ айгуу гоё явжсэн. Тэгээ ер нь хөлөө айгуу гоё гаргаж хийчихсэн. Тэр миний хамгийн дуртай оролцогч. Эхний хэдэн кадраар л би хүссэн зургаа гаргаж авсан. Бүр илүү сайн зураг гаргаж авахын тулд зургийн дараад л байсан. Үнэхээр гоё харагдаж байна. Би бол төрсөн модель гэх юм уу? Намайг надлмал шүгт гэж хэлсэн. Энэ дугаарын шилдэг зургийн эзнэр Баяр үргийн намирдэ. Энэ дугаарын шилдэг зургийн эзнэр дахин шалгарлаа. Баяр үргээ. Бажид маа. Цэрэн долгоор. Шүүгчдэр магтуулах, эргээд зэмлэл хүрдэх явдал шалгаруулалт бүрт өрсөлдөөнийг улам ширүүн болгосоор. Энэ нь эргээд хэн нь Монголын дараагийн шилдэг модель болохыг тааварлахад улам бэрх болгож байна. За, охиндоо энээрээ мэндийг хүргье. Сайн байна. Энээрээ мэндийг хүргье. Миний охин шилдэг дөрөвт үлсэнд нь ээж аав нь маш их баярлж байгаа шүү. Охиноороо маш их бахархаж байгаа. Цаанасаа нэг гоё тайван болоо тий. Тэгээд бүр улам илүү хичээгээд итгэлийн алдахгүй төлөө шилдэг гуравт заавал багтаад энэ тэмцээндээ төрүүлэхийн төлөө бүр улам илүү хичээх болно. За охиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шилдэг дөрөвт үлдсэнд нь охиндоо ээжийнхэн зүгээс гэр бүлийнхэн зүгээс маш том баяр хүргэмээр байна. Тэн та нэг л зорилготой байсан. Тэр зорилгоо биелүүлж чадна гэдэг чинь бид нар бүгдээр мэдж байгаа. Үзүүлээд өгөх хэрэгтэй. Тэгээд ялагч болохын төлөө урагшаа байгаарай минь ах. Гэр бүлийнхэндээ хин гэдгийг харуулахаас илүү гэр бүлийнхэн маань намайг хин гэдгийг мэдж байгаа. Тийм болохоор тэрийг нь батлахыг хүсэж байна. Миний охин ярьдаг байсан да. Миний очих цаг хаана вэ? Би түнлүүгээ бүх хүч чадлаанд ажиллан зүтгэх болно гэд алхам алхмаар олон зүйлд өөрийгөө сорж олон уралдаан тэмцээнд оролцож зүтгэж явсан. Тэгээд улам хичээгээд шоу нэвтрүүлгийнхаа шилдэг гуравт ороод өшөө ирч хүчтэйгээр түнлүүгээ алхах цаг болсон байна. Төрүүлэхийн төлөө хам хүчээд ажиллаарай. Танд хайртай шүү. Би дүүгээс маш гоё үг сонсон чи бүр гоё болчлаа. Аавгаа яг хүсдэг байсан тэр бүх зүйлийг хийгээд яг охин сайн амьдрнаа л гэж хэлмээр. Оролцогчдын сэтгэл зүйч тогтвортой бус байсан энэ үед тэдний гэр бүлийнхний илгээсэн халуун дулаан үгс, урам зориг, зорилгоо илүүтэйгээр ухаарах чухал хэсэг нь болж байлаа. Сайн өгтөө шилдэг дөрөвт шалгарч үлдсэнд баяр хүргэе. Өнөөдөр бид Италийн алдарт дээд зэрэглэлийн үнэт эдлэл болох Дамьяны брендийн сурталчилгааны зураг авалтанд орох болно. Өнөөдрийн зураг авалтаас шилдэг 3 оролцогч шалгарна. Тийм учраас та бүхний хувьд шийдвэрлэх цаг мөч ирээд байна. Ингээд амжилт хүсье өгтөө. Яга алтан дээр суурилсан аметист буюу болор чулуутай юм бууж хэлцүүлж байна. Бьюти зураг нь одоо манай хүмүүсийн заримын давуу талыг нь, заримын сул талыг нь цоцдогдог гэх юм уу да. Оролцогч Цэрэн долгор өнөөдөр сайн байлаа.
надтай тун сайн ойлголцож холбогдож чадлаа. Хэдий бьюти зураг надад яг хөө зохихгүй байж болох ч би муу байгаагүй. Тэрийг зохицуулах гэж айгүй хичээсэн учраас тэрэн дээр яг мэдээллийн юу гэдгийг ур чадвар гарах хэрэгтэй. Өмнөх дугаар дээр би хэлжсэн. Буцаад нөгөө цэхүүгээ олоод гаргаад ирээрэй гэсэн тэр зөвлөгөөг нэлээд сайн авсан бол л та. Энгийн байдлаар одоо энэ үн тэтлэлийг гаргаж өгөхөөс илүүгээр яаж ч энэ дээр нэг янз бүрийн маяг доёг гаргах вдэ. Маш их баярлалаа. Бити яг иймэрхүү зурган дээр өөрийгөө бол маш сайн гэж юм боддог. Бусад ер нь зураг авалтуудаас илүү даваа талтай надад одоо миний хувьд л маш даваа тал болж ирдэг л иймэрхүү зураг авалтууд. Элдв маяг надаас ерөөсөө гарахгүй байсан яг тэр зураг авах мөчт. Тийм болохоор энэ зураг авалтыг бол бус зураг авалтуудаас маш гоё онцгой тийм одоо нэг үгээр хэлбэл дотортой зураг авалт гэж би хэлмээр байна. Балжидмаагийн хувьд хятадын алдартай жүжигчин шиг л харагдаж байсан. Яг алдартан шиг дүр гаргаж чадлаа. Жинхэнэ сурталчилгааны зураг байлаа гэж бодож байна. Би энэс ингээд хараад хайгаад үнэхээр харж чадахгүй байна. Бүх юм нь төгс зогтсон. Нүдний хаарц. Жижигэн даймондыг бас гаргахад хэцүү. Тэгэхэд чиний нүд чинь тэр даймондаас илүү хурц. Айгуу гоё чадсан. Тэгэхээр баяр хүргэе. Маш баярлалаа. Миний яг бодож ирснээс бол айгуу энгийн бас амар амархан зураг авалт байлаа гэж байлаа. Тэр өөрийнхөө нүүр царай, биений онцлогийг мэдэрч чаддаг. Гэхдээ өнөөдрийн нүүр будалд үс засалтаа сайн мэдэрсэнгүй. Жаахан урам хугарлаа. Харамсалтай нь өнөөдөр би тэрнээс үзэгсэлнтэй нүднээс өөр юу ч олж харж чадсангүй. Би намын эрдэн дээр бол нэг зүйлд харамсаж байгаа. Магтсан хүүхэн хурман дээрээ гэдэг шиг очиж 14 дугаар дугаарын зураг авалтан дээр ийм сулхан дүн үзүүлсэнд. Шилдэг зургийн эзнэр Цэрэн долгор. Mongolia's Next Top Model Митэний ялагч болоход нэг алхмаар ойртлоо. Баяр хүргэе. Хоёр бол маш авьяастай хүчирхэг модельүүд гэж би хувьдаа бодож байгаа. Хинж үлдсэн байсан, хинж гэртээ харсан байсан. Харамсаж болохгүй. Хоёрын өмнө 12 охин гэлгүй харьцсан байгаа. Аль хэзээ. Ингээд оноотойгоо танилцсан. Баяр хүргэе. Намирдэ. Шүүгчд бид чамайг шилдэг 3-1-ээр сонгосон. Чи шилдэг 3-т байх эрхтэй. Баяр хүргэе. Баяр хүргэе. Тэмцээний шилдэг 3 болж чадлаа. Та 3-1 маа нэвтрүүлгийн цорын ганц ялагч болно. Ингээд баяр хүргэе. Финал дээр уулзцгаая. Амжилт. Эхийг сурсан урт аяллаа төгсгөл ойртож, шилдгийн шилдэг 3 оролцогч өрсөлдөөнөө үргэлжлүүлэх цаг ирлээ. Загварын ертөнцөд тесрэлт хийсэн шоу нэвтрүүлгийн төгсгөлийн шатны хамгийн ширүүн, хамгийн хүндхэн тулаандаа тэд маргааш орно. Mongolia's Next Top Model. Хэцүү бэлгсэн. Тааруулж шүний зураг авалт. 16 оролцогч. Цорганс ялагч. Үзэгч таны мессеж санал ялагчийг тодруулна.
Чиний